Танд энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд та яг одоо илүү уруу суугийг хүлээ авч сонсож байна. Тавтаа морилно. За өнөөдрийн дугаараа товчхон танилцуулах юм бол гэмт хэрэг биш, аллага биш. За бүр харин эсрэгээр гайхалтай сайхан хайрын түүхийг ярихаар бидлээ. За ингээд хүлээн авна уу. Хэрвээ та эдийн засгийн үсрэлттэй хөгжилд хүрсэн Баян улсын иргэн байсан бол төсөөлшгүй баян хөрөнгөтэй гэр бүлд өв заалгамжлагч хүүхэд нь болж төрсөн бол хайр дурлалынхаа төлөө энэ бүхнээсээ татгалзах байсан уу? Гэрлээд салсан 2 хүүхэдтэй өөрөөсөө 16 насаар игч бүсгүйд дурласан Дубайн тэр бунтан залуугийн итгэмээргүй сайхан дүүхийг өнөөдөр та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. За энэ бол үлгэр биш, бодит болсон явдал юм. Дубайн царайлаг залуу үнэхээр мөнгө биш хайрыг сонгосон. Түүний гэр бүл 20 гаруй алтан эдлийн дэлгүүртэй, томоохон алтны уурхайтай тэрч байтугай одоо Дубайд асар том хувийн эмнэлгийг ажилуулдаг юм байна. Эдний гэр бүлийг Арабын 2 дахь үеийн магнат гэж нэрлэдэг. Гэвч тэрээр улс орон хөрөнгө мөнгөнд дурласан биш, жирийн нэгэн бүсгүй хүнд дурлаж түүний төлөө бүхнээ зориулсан юм. 2 хүүдэн ч тэрээр өөрийн хүүшгээ хандсан. Ямархан эмэгтэй хүн ийм гүн бишрлийг эр хүний сэтгэлд асаасан юм бол. Дурлалт залууг Боху гэдэг тэрээр 1998 онд Эмират улсын чинэлэг гэр бүлд төрсөн. Бохугийн гэр бүл аль хэдийн эд баялаг хангалуун амьдралын оргил төрсэн байлаа. Тэдний гэр бүл үе үеэрээ алтны бизнес эрхэлсээр ирсэн байна. Боху айлын ганц хүү байсан учраас энэ бүх өв хөрөнгийг өвлөж авах ёстой хүн байсан. Гэр бүлийнхээ хувийн эмнэлгийг өвлөж авахын тулд Боху ангаах ухааны мэдлэгтэй байх ёстой байв. Тиймээс түүний эцэг ихэн төлөвлөгөө гаргаж ганц хүүгээ Хятадын Хунна мужийн хамгийн шилдэг ангаахын сургуульд сургахаар явуулжээ. Энэ сургууль бол барууны чиглэлийн эмчилгээгээр дагнсан ангаахын хамгийн шилдэг сургуулиудын нэг байсан. Бохугийн эцэг ихэн хүүгээ ангаахын сургуулаа төгсөж ирээд эмнэлгээ удирдна гэж итгэж байсан байна. Гэвч амьдрал санснаар болдоггүй шүү дээ. 19 настайдаа Боху 2 дугаар курсын оюутан байсан. Тэрээр нэг өдөр хичээлийнхаа дараа зугаалахаар найзуудтайгаа ойролцоох цэцэрлэг түрээлэн рүү явсан байна. За тэнд нэгэн эмэгтэй 2 хүүгээ тоглуулж байхыг Боху харсан. Даруухан хувцалсан царайлаг бүсгүйг хараад тэр шуудал татагдаж дурлсан байна. Хамт явсан найзууд нь түүнд эмэгтэйтэй танилцах аргыг хэлж өгсөн. Магадгүй чи хүүхдүүдийн зургийг авч тэр эмэгтэйтэй яриа өдөж бүр цаашлаад WeChat хаягийг нь авах санааг найзууд нь зөвлөсөн байна. Энэ бол гайхалтай алгам байсан. Боху хөвгүүд рүү элдгээр ойртож зургийг нь авч болох эсхийг асуув. За хөвгүүдийн баг нь зөвшөөрөө зогсохгүй Бохутэй хамт тоглохыг хүсжээ. Тэд хамтдаа цаг гарan тогсны дараа Боху хөвгүүдийг тоглож буюу олон зургийг дарж ээжтэй яриа өдөж бүр цаашлаад WeChat хаягийг нь авч чадсан байна. Түүний дурлсан бүсгүй бол Хятадын Хунна мужийн уугуул 1982 онд төрсэн Бохугээс 16 насаар игч жирийн гэр бүлээс гаралтай Жохуан гэх эмэгтэй байсан. Тухайн үед Жохуан эрс бие даасан эмэгтэй байлаа. Тэрээр коллеж төгсөөд Хуннаны телевизэд ажиллаж шаргуу хөдөлмөрлсөөр ирсэн байна. За ажилд орсноор түүний энгийн гаралтай гэр бүлийн санхүүгийн байдал сайжирсан гэж үздэг. Жохуан зөвхөн ажил карьертаа анхаарлаа хандуулж өөрийн хувийн амьдралаа бүр мөсөн орхисон байлаа. 30 настай байсан ч тэрээр ганц бие 2 хүүтэй ээж байсан. Гэвч Жохуаны царайлаг дүр төрх ажил мэргэжил зэрэг нь олон ирчүүдийн сонирхлыг цацдаг байсан ч тэрээр хүнтэй үерхдэггүй дотн харилцаанд ордоггүй байсан байна. За түүний экс нөхрийг Ли гэдэг байсан. Ли бол баян айлын хүү байсан бөгөөд Жохуантай уулзаж тэр хоёр үерхэж эхлээд тун удалгүй нэгэндээ дурласнаар шууд гэрэлсэн байдаг. Гэрэлсний дараа түүний нөхрийн жинхэнэ дүр төрх ил болсон. Нөхөр нь өдөржин компьютер тоглоом тоглож шөнөдөө найзуудтайгаа шоуддаг байсан. Харин Жохуан энгийн гэр бүлээс гаралтай байсан учраас мөнгөний үн цэнийг мэддэг байсан. Гэвч түүний нөхөр баян айлын хүү байсан учраас баруун солгоогүй мөнгийг үрдэг, ажил хийдэггүй, ааш муутай халамжгүй нэгэн болж хуурчээ. Нөхрийнхөө энэ назгай байдлыг өөрчлөх нь түүний толгойн өвчин болсоор ирсэн. Жохуаны сайн найз нь түүнд хэрвээ хүүхэд төрүүлчих юм бол ирчүүд томоождог учраас чи хүүхэдтэй болох хэрэгтэй гэж зөвлөжээ.
Жохоон ч найзынхаа зөвлөгөөг дагаж оролдоод үзэх хэрэгтэй гэж шийдсэн байна. Гэвч түүнийг жирэмсэн болоход юу ч өөрчлөгдсөнгүй. Нөхөр нь найзуудтайгаа шоуддагаараа шоудаж, компьютер тоглоомоо тоглож, өдөржин унтдаг халамжгүй хэвээрээ л байв. Жохоон 600 юаны үнэтэй төрөх өрөөнд тайван тухтай орчинд ганцаараа төрөхийг хүсгэд нөхөр нь уурлаж илүү зүйлд мөнгө зарахгүй эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлнэ гэдэг чинь хэвийн л үзэгдэл үсттэй. Чи ингэж хуваа хичээсэн зангаа болох хэрэгтэй гэж 9 сартай жирэмсэн эмэгтэйгээ буюу Жохооныг загнажсэн гэж байгаа. За нөхөр нь мөнгө гаргахыг хүсэхгүй байсан учраас Жохоон эмнэлгийн төлбөрөө өөрөө төлчихё гэсэн ч гэсэн нөхөр нь бол эрс татгалзаж өөрийнхөө шийдвэрийг дагахыг хүссэн байна. Тэр үед нөхрөө шоу цэнгэн тоглоомонд мөнгийг харамгүй зарцуулдаг байжээж тийм ээ. Ганц эхнэр нь аюулгүй орчинд төрж анхны хүүхдээ үлгийдэн авах гэж байхад ингээд 600 юаныг хармалж ийм хүүтэн аашаасанд бол Жохооны сэтгэл маш ихээр хүрчээ. Жохоон хөвгүүдээ эцэгтэй нөсөхийн тулд амьдралгүй, залхуу, сэтгэлгүй нөхрөө чимээгүйхэн твцсээр, хүлцсээр ирсэн. Анхны хүүгээ төрүүлээд тэр гэрт суусангүй харин амьдралаа дээшлүүлэхийн тулд нөхөртөөгөө хамт хувцсны дэлгүүр хүртэл ажилласан байна. За гэвч нөхөр нь ихэнх үедээ эхнэртэйгээ тусалж хамтарч юм хийжсэн ч гэсэн удалгүй сонирхол нь буурч бүх зүйлийг орхисон байна. Жохоон бүхнийг ганцаараа хийж бизнесээ өөрөө авч явахаас аргагүй төрсөн. Тэрээр 2 дахь удаага жирэмслэх үедээ энэ бүх утгагүй амьдрал нь өөрчлөгдөн. Халамжгүй нөхөр нь бас түүнийг хүүхдүүдэд хайрлана гэж чин сэтгэлээсээ итгэж бүх зүйл сайхан болно гэж өөрийгөө дотроо ятгахсаар байсан байна. Ирчүүд 2 дахь хүүхдээ төрөх үед урд урдынхаасаа илүү халамжтай болдгоо гэсэн яриа бол байдгийм байл та. За энэ ярианд бол Жохоон ерөөсөө итгээд за ингээд 2 дахь хүүхдээ төрүүлвэл амьдрал маань сайжирна гэж бодсон байна. Том хүү янга элэг бүтэн өсөөсэй гэсэн хүсэл 2 дахь хүүгээ хараад нөхрөө өөрчлөгдөн гэсэн бодол бол ингээд 2 дахь хүүхдэн төрсний дараач талаар болсон байна. Баг хүү Рикэн төрсөн ч нөхөр нь өөрчлөгдөх нь битгий хэл бүр эцэг хүнийхэн хариуцлагыг ч хүлээсэнгүү. Жохоон байнгын стресс ядаргаанд орж явсаар баг хүү нь 2 кг 700 г жинтэй уушгины хатгалгаатай төрсөн байна. Энэ үед түүний төвчээр нэцтэй тулж тэрээр гэрлэлтэд цуслуулсан юм а. 6 жил үргэлжилсэн гэрлэлтээсээ Жохоон ердөө сэтгэлийн шархтал хоцорчээ. За мэдээж түүний 2 сайхан хүн түнд байсан. Ли хизээч хүний эр нөхөр шиг байгаагүй бөгөөд одоо ч 2 хүүхдээ тоодоггүй. За тэднийхээ өмнө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээдэггүй юм байна. Жохоон 2 хүүгээ токсик гэр бүлийн орчинд өсгснөөс ганцаараа өсгсөн дээр гэж шийдсэн. За дахиж эцэгтэй нь хэрүүл зодоо хийхгүй, сэтгэлээ хэмлүүлэхгүй, амар тайван 2 хүүтэйгээ амьдрахыг сонгосон байна. Харин Жохооны хөвгүүдтэй өөх чадахгүй цорын ганц зүйл бол эцэг хүний л хайр байсан юм. За гэвч амьдрал баялаг шүү дээ. Нэг л өдөр тэдний амьдралд тийм ээ бохүү гэх ир орж ирсэн юм. Жохоон өмнөх гэрлэлтээсээ сэтгэл зүйн гүн шарх авсан байсан учраас бохүүг өөрт нь болон хөвгүүдэд нь ийм дулаан сэтгэлээр хандна гэж хизээч итгээгүй бодоогүй байдаг. Мөн өөрөөсөө 16 насаар дүү хүнтэй гэрлэнэ гэж зүудэлж байгаагүй гинэ. За гэвч амьдралд юу ч тохиолдож болох шүү дээ. Бохүү завтай үедээ WeChat-аар Жохоонтой холбогддог болсон. За бохүү ч анх цэцэрлэг түрээлэнд уулзсан цагаасаа хойш Жохоон болон түүний 2 хүүд маш ихээр сэтгэл нь татагдсан байдаг. Бохүү тэдэнтэй хүндэтгэлтэй халуун дулаан сэтгэлээр харьцаж хандаж байсан. Нэг өдөр Жохооны баг хүү Рикэд англи хэлний тусламж хэрэгтэй болсон байдаг. Тэд бохүүгээс туслахыг хүсгэд тэр дуртай зөвшөөрчээ. Энэ мэдээж Жохоон болон түүний хөвгүүдтэй ойр дотнд болох сайхан боломж байсан. Бохүү тэднийд байнга зочилдог болж баг хүү Рикч бохүүтэй хамт тоглож англи хэлээ заалгасаар салж чадахгүй болтлоо хоорондоо дассан байна. Хөвгүүд бохүүгээс гэрээс нь явах үед хизээ ирэх юм бэ битгий яваач гэдэг байсан гэнэ. Ямар нэгэн юр бусын зүйл бохүү Жохоон хоёрын дунд болоод байгааг тэд аль аль нь мэдэрсэн. Жохоон бохүүд хайртай болсон ч гэлээ сэтгэлээ барьж олон насаар дүү залуу хүн учраас бохүү одоо ингэж тэгж байгаа сонирхол нь буураад мэдээж энэ харилцаанаас гараад явах үзээ гэж бодож байсан байна. За гэвч бохүү бууж өгсөнгүй. Жохоон бохүүд ингээд харилцаагаа дуусгах талаар бол хэлэхэд бохүү одоо маш ихээр уйлж, шаналж за энэ дээр бол ерөөсөө шууд амьсгалж чадахгүй болцсон гэж хэлжсэн. Одоо ингээд маш ихээр одоо реакцтай хүлээж авсан юм билэ. Түүний үнэн сэтгэл хөдлөлийг харсан Жохоон бохүүг бүр мөсөн түлхэх зүрх хүрээгүй байна.
За Жохуан салах, харилцаагаа дуусгах талаар дахин дурссангүй гэвч баг багаар зайгаа авч сэтгэлээ Бохугээс татахыг хичээсээр ирсэн. Гэвч Боху түүний араас тууштай хөөцөлцөөр байсан. Нэг өдөр Жохуан халуурж, ханаа түрээд, бие нь муу байх хооронд Боху ажлаа хоош тавьж Жохуан болон түүний хоёр хүүд санаа тавихаар гэрт нь ирсэн юм. За тэрээр өөр маш чухал семинартай байсан ч гэлээ хайртай бүсгүйхийн төлөө бүгдийг хойш тавьж түүн рүүгээ тэмүүлсэн байна. Түүний дуртай хоолыг хийж өгч, хөвгүүдийг нь сургуульд нь зөөж, авч, даалгаврыг нь хийхэд тусалж, гэр орны бусад ажлыг Жохуаныг өвчтөй байх хооронд хийжээ. Тэр үед баг хүү Рикийн ангийн багш хүртэл нэг удаа Рик чи үнэхээр гайхалтай сайн аавтай хүн юм аа гэж магтаж байсан гин. За Жохуан ч Бохугийн гаргасан энэ их сэтгэл амьдралд нь хэр их тус болсныг хараад дахин өөрөөсөө түлхэх бодлоо орхисон байна. Мөн Жохуаны эцэг эхэндээ Бохут эргэлзэж дургу байсан ч гэлээ явандаа зөөлөрч тэдний харилцааг цаашдаа хүлээн зөвшөөрж эхэлсэн байдаг. Харин Дубайд байсан Бохугийн эцэг их огт өөр хандлага гаргасан юм. Жохуаныг хүүгийнх нь мөнгөнд болсон, хүүг нь ашиглахын тулд өөртөө татсан гэж тэд бодсон байна. Тэгээд Бохугийн зээлийн картыг хааж мөнгөгүй болсноор хүүн Дубай руу буцаж ирж энэ хүүхнээсээ сална гэж боджээ. Гэвч энэ бүх явдал Боху цочирдсангүй, оронд нь үнэтэй спорт машинаа зарж цалин багтааж гэлээ автомашины борлуулагчаар ажилд орсон байна. Эцэг эхийнх нь гаргасан шийдвэр харин ч Бохуд амьдралын зорилго өгсөн юм. Тэр амьдралдаа анх удаа эмэгтэй хүнийг хайрлаж, хайрынхаа төлөө юу ч болсон бай ганцаараа зогсож түүнийхээ төлөө амьдрахыг хүссэн юм. Боху анх удаа баян эцэг эхийнхээ мөнгөөр биш, өөрийнхөө хүч болон ухаанаар амьдрсан. Эцэг эх нь хүүгээ ямар шийдэмгий тууштай болохыг харж сэтгэл нь зөөлрсөн байна. Ингээд эцэг эх нь Жохуаныг албан ёсоор бэрээ болгон Дубайд авчирч уулзуулахыг хүүдээ санал болгов. Жохуан эцэг эхтэй нь уулзахаас татгалзахыг хүсч байсан ч гэлээ Боху ямар их золиос гаргасныг ойлгож эцэг эхтэй нь уулзаж тэднийг хүндэтгэх нь чухал гэдгийг мэдэж байсан. Тиймээс Дубайд очиж Бохугийн эцэг эхтэй уулзахдаа Арабын үндэсний хар өнгийн дээлийг Жохуан өмсчээ. За энэ бол хүндэтгэлийн дээл юм байна. Хадам эцэг эх нь Арабын үндэсний хүндэтгэлийн дээл өмссөн гадаад бэрээ хараад гайхаж сэтгэл нь ихээр хөдөлсөн байна. Тэд Жохуаныг өгөөмөр, ухаалаг, чин сэтгэлтэй эмэгтэй байна гэж дүгнсэн. За ингээд Боху Жохуанаар албан ёсны эхнэр нөхөр болжээ. Хосуудыг цаашдаа Дубайд сууршиж амьдрнаа гэж эцэг эх нь найдаж байсан. За харин Жохуан Дубайд амьдрахыг хүсээгүйч ээлдэг зан гаргаж хадам эцэг эхийнхээ үгнээс зөрч чадалгүй Дубайд үлдэхийг зөвшөөрсөн байна. За гэвч Боху шийдэмгий байдлаар эхнэр маань хаана амьдрахыг хүснэ, би тэнд амьдрнаа гэж хэлээд ингээд хосууд хятад руу буцаж ирээдүгөө хамтдаа бүтээн гэж шийджээ. Бохугийн эцэг эхэн ч гэсэн тэдний шийдвэрийг хүндэтгэж зөвшөөрсөн байдаг. Тэдэнд хангалуун амьдрах мөнгө өгч хүүмэн чи өөрөө амьдралынхаа замыг сонгосон. Цаашлаад сайн нөхөр, сайн хойд эцэг байгаарэ гэж эцэг эх нь загсан байна. Боху 25 настай, Жохуан 41 настай. Тэд хятадд амьдарч байгаа юм байна. Боху эцэг эхийнхээ өгсөн мөнгөөр машины борлуулагчаар ажиллаж байсан компанийнхаа хөрөнгө оруулагч нь болж бас гоо сайхны эмнэлэгнээ ажилуулж байгааг нь. Жохуан хувцсны дэлгүүрийн бизнесээ цааш үргэлжлүүлсээр байна. Боху сайн хойд эцэг байсан бөгөөд нэг хөөхөн үйл явдлаас түүний ямархуу эцэг байсан харагддаг. Баг хүү Рик нь үсээ урт ургуулахыг хүсэх үед ээж нь бол дургуулхаж дэндүү эмэгтэйлэг харагдаж байгаа учраас миний хүү үсээ засуулах ёстой гэж хэлсэн байна. Харин Боху Жохуаныг баг зэргээр зөөлөн ятгахж үсээ ургуулах нь бол Рикийн өөрийгөө илэрхийлж буй нэгэн илрэл юм аа. Тийм учраас чиний хүүгээ нэг хүндэтгээд түүний өөрийгөө илэрхийлж байгаа энэ байдлыг хүлээн зөвшөөрвөл ямар вэ гэж хэлсэн байна. Энэ бүхэн Боху Рик хоёрын харилцааг бол улам гүнзгийрүүлсэн байгаа юм. Боху эхнэрийнхээ хоёр хүүг төрсөн үрээсээ өөрсгүйгээр халуун сэтгэлээр халамжилж хайрладаг юм. Энэ бүхний дараа нэгэн сайхан зүйл тохиолдсон. Юу гэхээр Жохуан жирэмсэн болжээ. Энэ бол тэдний хайрын дундаас нэг гэсэн чин сэтгэлээс бүрлдсэн хүүхэд юм. Ингээ өнөөдрийн маань сайхан үлгэр мэдтгүүх ингээд дуусчихна. Та бүхний амьдралд ч гэсэн аз жаргалыг хүсье өрөөе. Хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.